Байцгаана уу та нартай шинэ 7 хоногийн мэнд хүргэе. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол хилцүүн найруулгын алдаа засах гэсэн хичээл байгаа. За юун түрүүнд бүгдээрээ найруулга гэдэг ойлголтыг сэргээж санацгаая. За найруулга гэдэг бол түүхэн урт хугацааны турш тодорхой зорилго үүрэгтэй бүрэлдэн тогтсон тухайн хэлнийхээ өвөрмөц онцлогийг тусгасан дэгж аяг хэм хэмжээтэй хэлний нэгжүүдийг айлуулах зохистой хэрэглэж хэрэглөөрийг зөв сонгосон илэрхийлэх санааг товч ойлгомжтой тодорхой өгүүлсэн хэлний дотоод нэгдэл бүхий тогтолцоо юм гэж тодорхойлдог. За тэгэхээр хэл ярианы ямарваа найруулга тэр байтугай хүн бүрийн ярианы найруулга хүртэл хоорондоо өвөрмөц онцлогтой. Гэхдээ найруулгацаа өвөрмөц шаардлагыг хангасан байх хэрэгтэй байдаг бахнэ. За эрдэмтэн Чой Самп гэдэг хүн бичвэрт тавих ерөнхий шаардлагыг нэгдүгээрт тодорхой ойлгомжтой, хоёрдугаарт сонирхолтой, гуравдугаарт айл болох хураангүй, дөрөвдүгээрт үг сонголт сайтай, тавдугаарт гоо зүүн хэм хэмжээнд тохирсон, зурдугаарт учир зүйд нийцхүүц байх ёстой гэж авч үзсэн байдаг бахнэ. За тэгвэл үүнийг цаашаа гүнзгийрүүлвэл найруулгын алдаа гэж үг хэлэх вэ? Гэхээр найруулгацсан үндсэн шаардлага хэл найруулгын дүрм, горимыг зөрчсөний үр дагаврыг найруулгын алдаа гэдгээ. За найруулгын алдааг дотор нь хэлний бус. За хэлний дотроо болохоор үгийн сангийн алдаа, хэл зүйн алдаа, харин хэлний бус баримтын алдаа, баримтын бус гэх мэдчлэнгээр хоошоогоо салаад тус тусын ангиллалтай ингэж байдаг. За үүн дотроо хэл зүйн алдаа гэж байгаа. Хэл зүйн алдаанд үг зүйн алдаа, өгүүлбэр зүйн алдаа хоёр орно. Тэгэхээр монгол хэлний үг бүтэх ёс хэл зүйн нөхцөл дагаврыг буруу хэрэгэлсэн алдааг үг зүйн алдаа гэдэг бол олон тооны дагаврыг буруу хэрэгэлсэн, давхардуулан хэрэгэлсэн, тэгээд хамаатуулах нөхцөлийг буруу хэрэгэлсэн, тий алгалын нөхцөлийг буруу хэрэгэлсэн, үйл үгийн хэвийн нөхцөлийг буруу хэрэгэлсэн, үйл үгийн холбох ба төгсгөх нөхцөлийг буруу хэрэгэлсэн гэх зэрэг ийм үг зүйн түгээмэл алдаанууд байдаг байна. За хэрвээ та анзаарсан бол энэ бол дандаа ихэвчлэн үгийн бүтээврийн алдаанууд байгааз. За өгүүлбэр зүйн алдаанд болохоор өгүүлбэрийн бүтэц хэв маяг нь оновчгүй. За гишүүдийн байрыг буруу сонгосон зэрэг алдаа голлолтгоо. За түгээмэл гардаг нь болохоор өгүүлбэрийн гишүүдийг буруу байрлуулсан гэсэн. За өгүүлбэрийн хэв маягийг буруу сонгосон гэх зэрэг ийм алдаа байдаг. За үг зүйн алдаатай нэг өгүүлбэрийг таадтай уншиж өгье. За сэтгүүлч нар олон сонирхолтой асуултууд асууснаас хурлын үйл ажиллагааг идэвхжүүлв гэж. За энэ нэг өгүүлбэрт сэтгүүлч гэдэг үгийн олон тооны нөхцөлийн хэлбэржилт нь болохоор сэтгүүлчд байна. Тэгэхээр сэтгүүлч нар биш. За тэгээд олон гэдэг үг орсон байхад асуултууд гэж олон тооны нөхцлөөр хэлбэржүүлсэн. За ийм алдаа. За асууснаас ажиллагааг гэсэн үгсийн тийн алгалын нөхцлөөр буруу хэлбэржүүлсэн байна. За дараа нь идэвхжүүлв гэсэн үгэнд хэвийн дагаврыг буруу хэрэглэсэн нь алдаа болж байгаа. За энийг яаж засах вэ гэхээр сэтгүүлчид олон сонирхолтой асуулт асууснаар хурлын үйл ажиллагаа идэвхжив гэж байгаа. За тэгэхээр нэг өгүүлбэрт үг зүүн хэд хэдэн алдаа бас гарах тохиолдол байдаг байна. Тэгэхээр аль болох бүгдээрээ мэдлэгээ илүү сайн гүнзгийрүүлэн судлаад үг зүйн бүтээврүүдийг зөв залгаж, холбож өгүүлбэрт үгийг бүтээж авахгүй бол ийм алдаа гаргадаг бахнэ. За дараагийн алдаа болохоор өгүүлбэр зүйн алдаа байна. За дэлгэцэнд үзүүлсэн алдаатай өгүүлбэр, энийг зассан өгүүлбэр доор нь байна . За азар хөлөг онгоц гэмтсэн боловч живсэнгүй. За хоёрт энэ нь болохоор азар гэсэн баймж үгийг буруу байрлуулсан гэж байгаа. Тэгэхээр нөгөө азар гэдэг үгийг тэр үйлийнх нь хойно урд авчирч байрлуулвал зүйтэй болоод өгүүлбэрийн утга ч гэсэн зөв илэрхийлнэ. За дараа нь 7 сарын 11-нд Сүхбаатарын талбайд баруун зүүн төв гэсэн 3 тавцан засаж ардын урлагийнхны тоглолт болно гэж байна. Энэ болохоор 2 дахь өгүүлбэрийн хэм маягийг буруу сонгожээ гэж.
За өгүүлбэрийн хэм маяг. Тэгэхээр өгүүлбэрийн гишүүдийн байрлал ихэнх юмыг шийддэг. Зарим хэлний түвшинд логик алдаа болдог атлаа хэлхүүгээр зөвтгөгддөг байтал зарим нь байраас хамаарч уг өгүүлбэрийн утга санаа бүхэлдээ хувирч өөрчлөгдөх тохиолдол байдаг байна. За тэгээ өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр иргэн уулзцгаая.